I've been a journalist for about 25 years, and I was educated to lie, to betray, and not to tell the truth to the public. But seeing right now, within the last months, how the German and American media tries to bring war to the people in Europe, to bring war to Russia, this is a point of no return. And I'm going to stand up and say, it is not right what I have done in the past, to manipulate people, to make propaganda against Russia, and it is not right what my colleagues do and have done in the past, because they are bribed to betray the people, not only in Germany, all over Europe. The reason... Энэ хүнийг Удо Улфкото гэдэг 25 гаруй жил холбооны бүгд найрамдах Герман улсын хамгийн алдартай сонин сэтгүүлийн редакцуудад сэтгүүлчээр ажиллаж байсан энэ хүн карьерийнхаа туршид олон ном бичиж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь 2014 онд хэвлэгдэн гарсан худалдагдсан сэтгүүлчид ном юм. Уг номдоо тэрээр сэтгүүлчид хэрхэн захиалах нэвтрүүлэг, нийтлэл зэргээр дамжуулан Америкийн нэгдсэн улс болон барууны улс орнуудын талаар ухуулах сурталчилгаа хийдэг. Мөн хэрхэн худал хуурмагийг үнэн болгож, үннийг худал болгодгоо тайлбарлан бичжээ. Тэрээр бусад мэрэгжил нэгт сэтгүүлчдийн хамт олон нийтэд Оросын холбооны улсын талаар сөрөг дүр төрхийг бүрдүүлэх, эсрэг үзэл сурталыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгтэй ямар шан харамж авч байснаа ч энэ номдоо бичсэн байна. Үүнийг захиалах сэтгүүл зүй гэдэг бөгөөд ингэж захиалагчид нь олон нийтэд тэнцвэргүй, худал мэдээлэл тараах, тарих угаах, улмаар олон нийтийн эрх ашиг, хүсэл зориг, анхаарлыг санаатаагаар өөр зүгт чиглүүлдэг. Үүнийг зөвхөн холбооны бүгд найрамдах Герман улсаас бус дэлхийн өнцөг булан бүрээс харж болох юм. Итали улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сильвио Берлускони хувьдаа 6 телевизийн суваг, сонин сэтгүүл, цахим хуудастай байсан гэгддэг. Манай улсад ч мөн хувийн телевизийн суваг, сонин сэтгүүл, цахим хуудастай улс төрч улс төрийн намууд цөмгүй байдаг бөгөөд энэ нь захиалах сэтгүүл зүй өсөж өндийг тижээлэх хөрс болдог. Сүүлийн жилүүдэд захиалах сэтгүүл зүй нь улс төрийн сонгуульд өрсөлдөх үед ашиглагддаг гол хэрэгсэл болон хувирсан билээ. Захиалах сэтгүүл зүй нь эрен сурвалжлах сэтгүүл зүй биш учраас нийгэмд үзүүлэх хор хохирол нь маш өндөр байдаг. Нийгэмд үзүүлэх хор хохирлоор адил өөр нэг зүйл бол захиалах эрдэм шинжилгээний судалгаанууд юм. Хүний эрүүл мэндэд ач тустай онцгой бактери агуулсан таргийг пробиотик гэдэг. Пробиотик тарганы ач тусыг тоо баримтаар судалж олон төрлийн дүгнэлтэнд хүрсэн судалгааны байгууллагууд байдаг. Эдгээрээс онцгой сайн дүгнэлтэнд хүрсэн судалгааны байгууллагууд тараг үйлдвэрлэгчдээс санхүүжилт авсан тохиолдол ч мөн олон байдаг. Яг үүний адил чихэр, тамхи, эм, тураах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид судалгааны байгууллагуудыг санхүүжүүлэх замаар захиалах судалгаа шинжилгээ хийлгэж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг шинжлэх ухааны худалдаа баримт ашиглан сурталчилдаг. Үүнийг захиалах судалгаа гэдэг бөгөөд хохирогчд нь нэг талаас эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирсон хэрэглэгчид бол нөгөө талаас шинжлэх ухааны салбар бүхэлдээ юм. Учир нь эрдэм шинжилгээний судалгааны ажлын үр дүн өөр бусад эрдэмтэн судлаачдын ажлын гол багаж хэрэгслүүдийн нэг болдог. Иймээс уг санд нэгэнт орсон алдаа хурдан тархаж, засварлах боломжийг маш бага болгодог.